За энэ сард Магийн ширхэг 16-аас босч өрөлдөж байгаа Хакуба өнөр жаргал Магийн ширхэг 15 дахь Toyo Ibik-тэй барилцаа. За энэ удаагийн барилдаанд Toyo Ibik манай үрхийг 35 шимхээр давж энэ сарын тэмцээний 3 дахь давгаа авлаа. За өнөр жаргалын хувьд 4 унаатай одоогийн байдлаар нийт 5 авчтай үе тэмцээнийг үргэлжлүүлж байна. За маргаашийн барилдаанд дээрээр Магийн ширхэгийн 13 дахь хөх Тамана Шиматай барилдана. За Тамана Шимагийн хувьд энэ сарын тэмцээнд маш амжилттай барилдаж байгаа. Ашир төвч дахь хөхтэй тэмцээний 5 дахь өдрийн барилдаанд барилдахаар онолт арч. За Toyo Ibik-ийн хувьд энэ сарын тэмцээнд Магийн ширхэгийн 15-д бичигдээд байна. За энэхүү одоо 3 даваатай 1 унаатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна. За энэ хоёр бүхий хувьд өмнө одоо таарч барилдаж байгаагүй анхтайгаа мэрэгчлийн сүмгийн дээд зэндэний тэмцээнд барилдаж байгаа нь энэ юм аа. За өнөөдөр Токутенко Хүчбаатар Какури ханд нар одоо таарч барилдсан. За Тачаа эдэрээс зайлж энэ удаагийн барилдаанд Какури ханд Токутенко Хүчбаатарыг давснаар энэ сарын тэмцээний анхны даваагаа авч байна. За Хүчбаатар 2 даваа 2 унаатай болж байна. Токутенко маргааш Хокудориктэй барилдахаар нь таарсан бол Какури ханд маргаашийн барилдаанд Маканохотой барилдах юм байна. За Токутенко Хүчбаатар маргааш барилдах Хокудориктэй 5 удаа барилдахдаа 4 удаа давж 1 удаа унж байсан. За Какуригийн хувьд Маканохотой 1 удаа барилдаж давж байсан. За Амаа өнөөдөр Кисэнэ цаатаа таарч барилдсан. За мөнхийн өрсөлдөгч хөвчүүдээ өмнө 14 барилдахад 7 удаа даваадсан. За Амаа хүчтэй товтлсон. За Кисэнэ цаатаа дивжиний зах дээр хариу их хийж энэ удаагийн барилдаанд Кисэнэ цаатаа Амаа бэмдэрчиг давснаар энэ сарын тэмцээний 3 дахь даваагаа авлаа. За удаж ширүүлсэн бичлэгээс даваа харж байгаа Амаагийн барилдаан өгнүүлсэн. За яг дивжиний захад Кисэнэ цаатаа хариу их хийж энэ удаагийн барилдаанд Амааг давснаар энэ сарын тэмцээний 3 дахь даваагаа авлаа. За Амаагийн хувьд 2 даваа 2 унаатай болоод байна. За маргаашийн барилдаанд Амаа бэмдэрч энэ сарын тэмцээнд Магийн ширхэгийн зүүн жигүүрийн хөрөөс олж уралдаж байгаа Көвтийн хоцын юунтай барилдахаар онолтарлаа. Нөрхий хувьд 4 удаа таарч уралдахад 2 удаа давж ирсэн юм аа. За Асаскиро дэшний өнөөдрийн барилдаанд зүүн жигүүрийн озыг гэж Ятакатай таарч барилдсан. За ингээ барилдааны сонирхцоо. За Тачаа эдэрээс Маушны барьцанд давхар хүрсэн. Нодмар Еркирэм гэхээр Асаскиро дэшний давж энэ сарын тэмцээний 3 дахь даваагаа авлаа. За 3 даваа авахдаа 2 озыг гэж золтой бүхий давж за мөн 1 Сикио гэж золтой Амаа бэмдэрчийг давсан. За энэ 3 даваа 1 унаатай Асаскиро дэшний тэмцээнийг амжилттай үргэлжлүүлж байна. За Чөтактэй өмнө 9 удаа таарч барилдахдаа 7 удаа унж 2 удаа давж байсан юм байна. За маргаашийн барилдаанд Асаскиро дэшнэм энэ сарын тэмцээнд баруун жигүүрээс босч өрөлдөж байгаа Озоки Котошутай барилдана. Энэ хоёр хувьд 8 удаа таарч барилдаж байсан. За 8 барилдаад Асаскиро дэшнэм 4 удаа Котошу Асаскиро дэшнэм 4 удаа давж байсан юм аа. За Чөтакийн өнөөдрийн барилдаанд унснаар 2 даваа 2 унаатай болж байна. За өчигдрийн барилдаанд мөн одоо унаад байсан. За энэ 2 өдөр одоо дараалан унж байна. За Чөтакийн энэ сарын тэмцээнд зүүн жигүүрээс босч барилдаж байгаа. За өнгөрсөн тэмцээнд бол одоо Качкуши хийж амжилттай барилдсан. За өнөөдрийн барилдаанд Хикуснаас ширээд авагдэрж Баканохото таарч барилдсан. За Маушны барьцнаас давхар шахаад дотлох үед нь одоо Котанегийн хийж Хикуснаас ширээд авагдэрж өнөөдөр өрсөлдөгчөд авснаар энэ сарын тэмцээний 3 дахь даваагаа авлаа. За Баканохото 2 удаа дээд зэндэний тэмцээнд таарч барилдахдаа энэ хоёуланд нь давж байна. За Баканохогийн хувьд өнөөдөр одоо маш өөртөө ихтэй зоригтой барилдсан. За гэхдээ аваргын хувьд бол үнэхээр туршлага зааж өнөөдөр өрсөлдөгчөө давсан юм аа. За маргаашийн барилдаанд Хикуснаас ширээд авагдэрж Магийн ширхэгийн зүүн жигүүрийн 3 дахь хөх Миябямата таарч барилдахаар онолт хараад байна. За энэ үхийг одоо нэгтээ 29 удаа давж 4 удаа өмжүүлсэн юм аа. За Хикуснаас Хакхогийн барилдаа өнөөдөр Көвтийн хоц цэвэг нэмтэй таарч барилдсан. За Маушны барьцанд Хикуснаас Хакхо хүрсэн. За Олмар Уатанагийн хийж энэ удаагийн барилдаанд Хакхо өрсөлдөгчөд авснаар энэ сарын тэмцээний 4 дахь даваагаа авлаа. За их 4 даваатайгаар одоо тэмцээнийг манлайлагчдыг нэвж байна. За цолтой хөгчүүдийн хувьд бол Хикуснаас Хакхо болон Озоки Котоши нарын хөгчүүд тус бүр 4 даваа 1 шунаагаар тэмцээнийг амжилттай тэргүүлж байгаа маа. Хакхо маргаашийн барилдаанд баруун жигүүрийн Сикиоки Котошигийн гүтэ барилдахаар нотаарсан байна. За энэ хоёрын хувьд мэрэгчлийн сүмгийн дээд зэндэний тэмцээнд 10 удаа таарч барилдахад Хикуснаас Хакхо 9 удаа давж 1 удаа унжсэн юм аа. За Көвтийнхөө өнөөдөр унснаар 1 даваатай 3 унаатай боллоо. Көвтийнхөө зөвгний маргаашийн барилдаанд зүүн жигүүрийн Сикиоки Амаа бэмдэрчтэй барилдахаар онолт хараад байна. За үзэгчтэй охин мэрэгчлийн сүмгийн 5 дугаар сарын тэмцээн Нацуу бушгийн 5 дахь өдрийн барилдааны маргааш өдрийг 15 цагаас шууд дамжуулан үзүүлэхийг хүлээн авч үзээрэй.